За би мэдээч ихснэ та нар зүгээр өөртөө санаа зов мэдөө. За байна. Гэл яраарай. Намар мөн үү? Сайхан байна. Байна уу, сайн уу? Сая харин манай эргэтэд уулзсан аваад sorry бүү. Өнөөдөр уулзсан би завтай болчлаа. За тэгээд үү. За тэгвэл би 3 цагийн таныг ирж байгаадаа яваад гэж. Окей. За андуудаа. Манд гарах ажилтаа очлоо. Sorry boys. It's show time. Яа! Юу вэ? Энэ гадаа ч мөр эксэмэс тэглээс илүү хөтөн байгаа юм шүү. Хүй, сайхна. Хүү яас нэггүй явж байгаа юм. Хавралаад гадаа сайхан дулаахан дээр штэ. Чи яри яасан цацаа явж байгаа юм? Зөөд. Түлхэлж жоох алах уу та? Алхахаа. Чи машингүй мүү? Намайг яагаад машинтай гэж бодсон? Инстаграмда 100,000-аас дээш таагчтай хүн машингүй байж болд юм уу? Хэдэн мянган тагчтайх нь хамаагүй бүгд адилхан хүн шүү дээ. Тийм үү? Ерөөсөө тэгж бодож байгааг юм биш үү? За тэгвэл алхъя дөө. Хөөе. Justin Bieber яагаад ихнэрээ Instagram дээр дахаа хэлсэн бол unfollow хийн гэдэг чинь бараг хайргүй болсон гэсэн юм шүү дээ. Хөөе. Чи ингээл өдөржингөө гадаад одсон талаар илүү ховж сонсоод үж идэх юм уу? Амьдрал чи өөр хийх юм байдгүй юм уу? Бага л та. Гэхдээ янзын хов гэмтрийг сонсоор сэтгэл санаагаар унаад тэгээ юу чи бүслэхгүй болчих тийм үү? Би сонсгол болчих л доо. Энэ YouTube, Facebook ч өөрөө санал болгоод юм чи би яах юм? Өөр үзэхгүйгээд миний буруу биш шүү дээ. Тэгвэл YouTube, Facebook ороход болчихооч тээ. Нэрээ тийм байх те. Нэрээ нэг хов ярихад манай хичээн нөхөр нь иймэрхүү элдв янзын ховж сонсоор гоод эдгээр хий бас гадаа салцсан гэсэн шүү дээ. Хов сонсоор хагаад ир гормон ч байхгүй болсон юм уу? Төрнөөс хойш эмэгтэй хүн хажууд чи хөлдөж өгөхгүй л алхаад байхад ядаж цамцаа тайлаад өгсөж болов уу? Би өөрөө даарна шүү дээ. Йой. За тэгвэл ядаж нэг дулаахан газар орё. Орцонд ор зогсох уу? Йой. Али энэ харагдж байгаа юм мартын салбар руу орё. Хөөе. Чи тэгт ямар гоё бит юм бэ? Мууц бишэл хуваалцаач. Яах ч юм. Би бас юм битээ болмоор л шүү дээ. Тэгжил таар. Энэ Эмарт Узбекистан улсаас Ямар ч нэмэлт бордоо химийн бод зороогүй цэвэр шимт хөрсөнд оруулж гараагаа хураасан олон улсын стандартад нийцсэн самар жимсийг бүх салбараараа худалдаалж байгаа юм билээ. Эдгээр жимс самар нь хүний биед нэн хэрэгцээтэй витамин, амин, тэмэр баялагтвал бүх насныхан өдөр тутмын хэрэглээнд нийцүүлж хэрэглэх нь биед маш ач тустай. лаач байгаас тээ. Лаач штэ. За одоо хоёлаа яач уу? Сайхан дулаадчихлаа. Намайг явж хүргэж өгөх. Гадаа харахгүй болчлоо шүү дээ. Ирчүүдээ, эр хүн шиг л байцгаая.